Нарны цацруулж буй нийт энергийн ердөө 1% нь дэлхийн эрчим хүчний 1 жилийн хэрэглээнээс их байдаг. Нарны эрчим хүчийг эрт үеэс шил ашиглан гал асаах, мөн дулааны энерги болгон хувиргах зэргээр ашигладаг байсан бол харин одоо бид технологийн дэвшлийн ачаар нарны гэрлийг цахилгаан болгон хувиргаж байна. Тэгвэл та бүгдийн харж байгаачлан миний хаана 360 ширхэг нарны панел байгаа бөгөөд MMS Green Building нь нарны цахилгаан үүсгүүрийн хосолмол буюу hybrid системийг амжилттай хэрэгжүүлж, барилгын цахилгааны хэрэглээг 100% сэргээгдэх эрчим хүчээр ханган, жилд ойролцоогоор 168 кг нүүрс хүчлийн хий ялгаруулахаас сэргийлсэн ба 2022 онд MMS Green Building нь 5.9 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 3.1 МВт эрчим хүчийг төвийн шугамд нийлүүлээд байна. Эрчим хүчний хэмнэлтэд тоногдох хөрөмж болон автоматжуулалтын хүрээнд эрчим хүчний хэрэглээгээ 26% бууруулсан ба 100 кВт цагийн суйрлагдсан хүчин чадал бүхий батарей системээр дамжуулан Монгол улсын эрчим хүчний нэгдсэн системд дэмжлэг үзүүлэх боломжтой. 2022 онд Монгол улс эрчим хүчний нийт үйлдвэрлэлийнхээ 90.9%-ийг нүүрсний их усүр бүхий дулааны цахилгаан станц, 9.1%-ийг сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхи, усан цахилгаан станцаас авч байна.